Ер нь тэгээд орон сууц болон одоо лагер дээр тэжээж байгаа хүмүүс төр нь хэр тохиромжтой бол эмчээс суул. Орон сууц дээр нь тэжээж байгаа үед бол нэлээд тохиромжтой нөхөө шүү дээ. Гаргаж одоо сая хэллээ те. Бид суулаад ингээд явах болно. Нөгөө талаас хасцсангуу нөгөө нэг нөхөсөг учраас яг богинохон одоо мэдээж медик апдатын хувьд ч те орон сууцаараа хасцсангуу лагерыг бодвол бага байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр жижиг үйлдвэрийн нөхөө ер нь орон сууц тэжээвэл хамгийн ер нь тохиромжтой байдаг. Тэгэхээр энэ үйлдвэр бол нэг хайхтар дудлаан газар ингээд удаан хугацаанд байлаа гэхэд ямар нэгэн бол асуудал үүсэж байхгүй. Мэдээж нөгөө нэг гөлөг байхаас нь авахуулаад хүмүүс дийлэнхтэй нохоонуудад хижээж байгаа шүү дээ. Яг ингээд хүүхдийг багаас нь амьтантай ингээд өсгөцсөн энэ үед бол хүүхэд амьтантай өссөн хүүхэд болохоор хацсангүй амьтныг хайлах, энэрх за ялангуяа зарим ихэнх тохиолдолд нөгөө ганц хүүхэдтэй айлууд байдаг шүү дээ тийм ээ. Энэ үед нь болохоор амьтантай байлгаад ингээд үж байгаа нөгөө ганцаардл гэдэг зүйлүүд хацсангүй баг тохиолддог л доо. Тэгээд заримдаа бид нартэй ингээд үзүүлэхтэй. За миний хүү танаа нохоо чи ер нь яадлаа өнөөдөр хоол молоо идсэн билүү одоо ямар асуудал байгаа вэ ингээд тухайн хүүхэд чинь нөгөө нохоогоо ажиглаж эхэлдэг. Ямар хөө асуудал хэрэгтэй, ямар шаардлага. Зарим нь нөгөө ээж аав завгүй байлаа гэхэд ганцааргүйгээр бариад төсдөг. Ахаа манай нохоо ингээд байна штэ та тустаач ингээд очив. Тэгэхээр амьтан хайлс сурна гэдэг чинь цаашлаад нөгөө хүн хайлах, бусад амьтантай яаж хайцах уу гэдэг хамгийн чухал суурь ойлголтууд бол байдаг. Тэгээд хүмүүс ч нөгөө хүүхэд нохоо илүү цугсахгүй хүмүүсгүй гэдэг нэг юм их асуудал байгаад. Миний хувьд бол тэр юм дээр эсрэг байсустай байдаг л та. Одоо энэ нохооноос хүмүүс сүүлийн үед ингээд гутал өмсгөөд идэв шүү дээ. Ховц гутал өмсгөөд идэв. Сая хүртэл гадаа нэг нохоо гуталтай. Ер нь гутал өмсөх хэрэгтэй юм уу? Гутал өмсгөх ер нь бол зүгээр шүү. Яагаад тэгэхээр тухайн байгалийн амьтаа одоо бид нар чинь тэжээж байгаа дандаа л гэр орондоо тэжээж байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ дандаа ийм зөөлөн газар явчихсан шүү дээ. Ингээд явчихдаг. За зарим бид нар одоо ингээд цемтэндээ шууд ингээ гарах юм бол бид нэрээс ажил хийхгүй байжгаад ингээд нэг алах малах бариад юм хийхээр гар цэвэр үсэрчтэй шүү дээ тийм. Тэнгүүд эднес чинь нөгөө байнга зөөлөн юм дээр яваад байхаараа хөлнийх нь тавхаанаас зөөлөжчихдөг байхгүй юу. За нөгөө төгөр өвлийн хөлөд бол голдуу гутал өмсгөөд байгаа. Энэ нь болохоор хөлн доороосоо даарах ч юм уу тийм. Энээс хамгаалж байгаа. Түрүүн хэлсэнтэй мэдээж гадаад энэ орчин чинь мэдээж тухайн хүүс бохор байгаа тийм ээ. Тэгээд гутал өмсгч юм бол тэрийг тайлчаад нөгөө хөлөөр нэгэ явуулах юм бол гэр бүлч ч гэсэн гэр орчин ч гэсэн бас цэвэрхэн нөгөө халдвар үүсгээс бас сэргийлж байгаа нэг зүйл. Яг хөө тэгэхээр бас их чухал зүйл л дээ.